Ургамлын эрүүл ахуй хорио цэрийн лабораторийн хог ургамлын шинжилгээний лабораторийг ургамал хамгаалалт хорио цэрийн төвлөрийн лабораторийн анхны эрхлэгч Хандын Галийг нэрмжит болох ёслолын арга хэмжээ боллоо. 1974 он цайд нэрийн зөвлөлийн 156 дугаар тогтоолоор Монгол улсад анхудаа ургамлын ургамал хамгаалалт хорио цэрийн лаборатори гэдэг юм байгуулсан. Тэрний анхны эрхлэгч нь одоо энэ Галий багш л да. Тийм учраас одоо анхаагчийн хувьд бол энэ хүний одоо хийсэн бүтээсэн ажлыг нь үнэлж нэрмжит болгож байгаа юм байна. Хог ургамлын лабораториг эндхийн. Энэ ажлын ач холбогдол нь юу байна гэвэл нэрөөсөл Монгол улсад анхудаа гадаад дотоод ургамлын хорио цэрийн одоо өвчин хортон хог ургамлын хорио цэрийн дэглэмийг бий болгоод хорио цэртэй ургамлын жагсаалтыг гаргасан юм байхгүй. Энэ нь амин чухал. Энээс хойш биднээс агуулгаар баяжуулсан нэмсэн хассан юм байна уу гэж ийм иж бүрийн судалгаа бол бид хийж чадаагүй. Хэрвээ ийм юм гараагүйсэн бол Монгол улсад ямар нь хорио цэртэй байх, ямар нь Монгол улсын нутагт оруулж ирж болохгүй юм, ямар нь Монгол улсад орж ирээд үйлчлэх чадвартай, өсчих чадвартай, ямар нь тариалангийн талбайд одоо хор хөнөөл үзүүлэх гэдгийг мэдэхгүй л явах байсан байхгүй. Өнөөдөр энэний хүчинд одоо юу гэдгийг биднээс өгтөр харьцангуй эрүүл одоо юу гэдгийг хил дээр одоо гаднаас одоо янз бүрийн хорио цэртэй өвчин хортон хог ургамалтай юм оруулж ирэхгүй байх тийм боломжийг бүрдүүлж байгаа байхгүй. Энэ бол амин гол асуудал. Энэ одоо Монгол улсад 60-аад онд 50-аад оны сүүлээр одоо газар тариалан эрчимтэй хөгжиж байлаа. Энэ үед одоо энэ хүн одоо анагаах ухааны дээд сургууль багшилж байсан. Энэ хүн бол энэ ургамлын өвчин гэж ямар юм байдгийг, ургамлыг идэх хөнөөж шавж орхоо гэж ямар юм байдгийг, зэрлэг хог ургамал гэж юу байдгийг энийг одоо ангилж, цэгцэлж, энэтэй яаж тэмцэх аргыг боловсруулж, эднийг яаж тодорхойлох стандарт аргуудыг бүгдийг нь боловсруулж одоо энэ ургамлын одоо хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн тармил ургамлын энэ хорио цэрийн лабораторийг үндэслэж байгуулж эрхлэгчээр нь 10 жил ажилласан юм байна. Хандын Галий гэсэн манай улсад анхудаа гадаад дотоод ургамлын хорио цэрийн өвчин, хортон хог ургамлын дэглэмийг бий болгож хорио цэртэй ургамлын жагсаалтыг судлаж гаргасан юм байна. Тэгээд одоо ч энэ багшийн минь хийж бүтээсэн гавьяата үйлсүүд нь өнөөдрийн хүртэл манай одоо залуу шинжээчдийн, улсын байцаагчдын зайлшгүй мөрдөж ажилладаг гарын авлага болон хэрэглэгдэж байгаа. Энэ яагаад энэний учир нь гэвэл одоо жишээ багш минь хичнээн амьдралд ойрхон урднаас та улс орондоо хэрэгтэй зүйл бүтээж байсан нь одоо энэ зүйлээс харагдаж болно л доо. Ургамлын хорио цэрийн байгууллага гэдгийг ярихад манай Галий багшгүйгээр, Галий эрхлэгчгүйгээр ургамлын хорио цэрийн байгууллагыг төсөөлхийн аргагүй юм. Ийхүү хог ургамлын шинжилгээний лабораторийг Хандын Галийг нэрмжит болгон мөн судлан цуглуулсан бүхий л 1 ховор ургамлыг нийтэд дэлгэн цаашид энэ төрлийн эрдэмтэн судлаач болон суралцагчдад зориулсан ном болгон хэвлүүлэхээр болжээ. Миний ээж бол 52-аас 57 онд Оросоо тухайн зөвлөлт холбоос эрхүүгийн хөдөө аж ахуйн сургууль төгсөж ирээд нэг хэсэг хөдөө аж ахуйн яамд ажиллаж байгаа. Тэгээд энэ дараа нь энэ хөдөө аж ахуйн сургууль бас нэлээд олон жил багшилсан. Тэгээд 71 онд энэ ургамал хамгаалалт хорио цэрийн лаборатори анх үүсгэсэн байлаа л да. Тэр нь одоогийн шиг юм олон салбарсан байгаагүй, нэг дор байсан юм шиг. Тийм учраас тэр үеийн миний ээж бол ээж таамд ажиллаж байсан бол бүх юмыг л анх гараар өөрснөө яг шинэ бий болгож байсан юм шиг байна. Тэр үеэс одоо та нар харж байгаа энэгээр зөндөө олон юм хатаамлууд байгаа. Яг тэр үеийн анхны сургууль одоо хүртэл ингэ байж байгаа юм л да. Тэгээд учраас энэ ажил үйлс нь бол цаашаа үргэлжилж байгаа юм байна. Тэгээд ээжийн өөрийн гараар гаргасан нэг 8-9 стандарт байгаа. Өөрөөр яг ургамал хамгаалалт хорио цэртэй холбоотой. Тэр стандартуудын 4-5 нь бол одоо хүртэл хэвээрээ байгаа юм байна. Бус нь бол яг бас шинжлэгдээд бас бус хүмүүс баяжуулаад явж байгаа юм байна. Тийм учраас одоо энэ ахмадуудын яриаг ингээд сонсож байхад бол тэр үед л анх ингээд суур нэг зөв тавьсан. Нэлээд тийм их сайн ажилласан гэж өөрснөө ярьж байгаа чинь үнэн юм шиг. Одоо хүртэл тэрүүн дээр тулгуурлаад сүүлийн үеийн эрдэмтдийн бас яваад байгаа. Би ч өөрөө бол ээж намайг өөрөө багаас л энэ ч одоо бараг 1-2 дугаар ангид байхад дагуулаад хөдөө аваа явчихдаг гэсэн. Тийм учраас би ч бас тэр үед нь бас жоохон цус оролцож суугаантай. Тэр чинь шавж цуглуулна, би ч тэр шавжийг олж төвөдөг, барьдаг, одоо хар бар ажил хийдэг. Тэгэл явж лээсэн ба. Тийм учраас ээжийнхаа энэ нэрмжит болгож байгаа нь бол бас яг нэг талаас бол энэ өөр хүүхдүүд би бол энэ хүүхдүүд ачин нараа бүгдийг дагуулад ирсэн баг. Жишээд хоёр дуус яг энэ чиглэлийн ажил хийж байгаа хүмүүс нь бас ингээд давхар энийг бас өргөжлүүлээсэй гэсэн үднээс энэ ажлыг хийж байгаа. Тэгээд ээжийн үеэс цуглуулсан чинь 300 гаруй тэр нөгөө хатаамлууд байна.
одоо энэ шкаф дотор байгаа. Энэ хатаамлуудын бид нар зургийг аваад бас ном болгох гэдэг. Тэг чим бас хөдөө аж ахуйн сургууль юм энэ ийм чиглэлийн эдийн засгийн байгууллага бас хэрэг болох юм шиг байна. Энэ дотор ингээд байж байхаас гадна бас олон нийтэд бас ялангуяа судлаачид хэрэг болох болов гэсэн иймэрхүү ажил хийж яваамаа.